дээлээ одоо өмсгөө байснаас хойш одоо гүзээтэй болсон гэх. Дээлийг яагаад энэ нөхөр маш буруу бүслээд ташаан толгоон дээгүүр бүсэлдэг. За монголчууд дунд бас нэг ийм яриа байдаг. Бүс чанга бол бие чанга гэж одоо ярьдаг. За дээлийг орчин үед өмсөх байдал маань одоо ховордсон учраас дээлийг бүслэх нь бол одоо бас алдаа матагтай байгаад байгаа. За дээлийг хэрхэн зөв бүслэх вэ? Энэ талаар та бүхэн зөвлөгөө өгье. За дээлийн бүсийг бүслэхдээ бол нар зүв тойруулан бүслэнэ. Баруун гарт бол богино талаа, зүүн талд бол дээлийн бүсний урт хэсгийг гаргана. За ингээд дээлийн хамаг эвтэйхэн байдлаа тааруулаад хойноо бол одоо нуруу бөөрийг дарна. За урдаа бол илэг хүүсний нөхийг дарна. За ингээд бүсийг чангалаад зүүн гараар чангалаад за нар зүв тойруулна. Ингэж бүсэлсэн дээлийн бүс бол нуруунд их тулахтаа удаан цагаар одоо дээлээ бүслээд явхад бол бид маш их тухтай байдаг. За тэгээ дурдан гярга бүсийг бол бүслээд доороос нь дээш нь хавчуулдаг. Хүний биеийн бол одоо хамгийн нарийн хэсэг бол яг хүүс, нуруу хэсэг байдаг. Хуучны хөгшчүүл бас ярьдаг. Баадаг шийдгээ дараад ингэж бүслээд байна. Энэ бол одоо дээлийг одоо буруу бүслээд байна гэж хөгшчүүл бол ярьдаг байсан. За гих мэтлэнгээр бид бүхний одоо дээлээ бүслэх энэ байдал бол одоо их говьж өөрчлөгдсөн байна. Тэгэхээр одоо та бүхэн дээлийнхээ бүслэх энэ байдлыг одоо зөв уламжилж хэрэглээрэй.